2022 оны 8 сарын 25-нд Америкийн нэгдсэн улсын Юта мужийн Гиген Жорж хотын оршуулгын газарт Саймон гэх хүнийг сүүлчийн замд нь үдсэн юм. 2019 оны 8 сарын 9-нд 27 настай Францын урлагийн түүхийн оюутан Саймон Итали улсад суралцаж байхдаа Пиро дахь Гиген Жованни хот дахь Италийн хамгийн үзэсгэлэнтэй панорам цэгүүдийн нэг болох Зэрлэг онгон байгалыг судлахаар аялалд гарчээ. Энэ нь энгийн тайван алхалт байх ёстой байсан ч хувь тавилан өөрөөр эргэсэн юм. Саймон Баасан гарагт Итали улсын өмнөд хэсэгт байдаг Бусентено гэх хотоос Неаполь хот руу явж байсан бөгөөд байгалийн гоо үзэсгэлэнг сонирхон судлахыг хүсч байсан. Тэрээр Итали улсад 2 жил амьдарсан бөгөөд Ром хотод дипломын ажлаа хийж байжээ. Энэ аялал нь түүний хувьд завсарлаг, амралт байх ёстой байсан юм. Алхалт эхлэхийн өмнө тэр гэр бүлийнхэндээ үүргэвчний зураг явуулсан нь аялалд гарахын өмнө ихээр догдолж байсан нь тодорхой байв. Гэвч энэ шинэ нээлт адал явдлаар дүүрэн байх ёстой аялал нь эмгэнэлт явдал болж хувирсан юм. Явган аяллахын үеэр аюултай, бартаатай замаар явж байхдаа азгүйтэж Саймон хадан цохионоос унаж 2 хөлөө хугалжээ. Өвдөлт нь түүний өмнө нь хизээч мэдэрч байгаагүйгээр аимшигтай байсан ч тэр амьд ухаантай байв. Саймон тусламж дуудах ёстойгоо ойлгож байлаа. Саймон яаралдаа тусламж руу заалгаж далайн эргийн хаан ихтэй яг хаана байгаагаа мэдэхгүй байна гэж хэлжээ. Тэр мөн хүчтэй өвдөлтийн шокноос болж үхэж байна гэж хэлсэн байна. Харамсалтай 1 цагч хүрэхгүй хугацааны дараа тэр их хэмжээний цус алдсны улмаас нас орсон юм. Тэрээр амьдралынхаа сүүлчийн мөчүүдийг өвдөлт айдастайгаар аврагдахыг хүлээн өнгөрүүлсэн байх магадлалтай. Гэвч тэр үед аврагчид асуудалтай тулгарсан байна. Түүний байгаа газрын байршлыг нь тодорхойлоход бараг боломжгүй байв. Итали улсын яаралтай тусламжийн систем, дуудлагын газар зүйн байршлыг тогтоох технологи дутмаг байсан нь аврах ажиллагааг удаашруулжээ. Зарим их сурвалжийн мэдээлснээр аврах багууд эрэл хайгуулыг 28 цагийн дараа л эхлүүлсэн байна. Францаас ирсэн түүний гэр бүл, найз нөхд нь энэ саатал зохион байгуулалт муутай сул талыг хараад гүнээ гомдож сэтгэлээр унжээ. Хэдэн өдрийн турш 100 гаруй аврагч, гал сүнөөгчд, уулын аврагчид, нисдэг тэрэгний баг, аюултай хад асаг, хавцлыг самнан хайсан ч Саймоныг олсонгүй. Тэр аль хэдийн нас орсныг хинч мдээгүй байлаа. 90 хайгуулыг өргөн хүрээнд хийсэн бөгөөд дорон, дуран, бүр үнэрч нохоог хүртэл ашиглан хайлт хийсэн байна. 2019 оны 8 сарын 19-нд буюу осол гарснаас 10 хоногийн дараа нэг аврагч дурангаар Саймоны үүргэвчийг олж харжээ. Түүний ойролцоо цусны уул мөр илэрч ойролцоох хавцлын ёроолоос түүний цогцыг олсон байна. Мөрдөн шалгалтаар Саймон хавцлаас унахдаа хөлийнх нь гол судас тасарч их хэмжээний цус алдснаас болж 40-45 минутын дотор амиа алдсан гэж тогтоожээ. Дараа нь түүний эцэг их аврах ажиллагааны үр ашигт эргэлзэж мөрдөн шалгалт явуулах талаар бодож байв. Италийн 118 яаралтай тусламжийн төвийн удирдлага энэ хэрэг нь аврах ажиллагааны ноцтой сул талыг илчилсэн гэж үзээд хэрвээ Итали улс 2009 оны Европын холбооны яаралтай дуудлагын байршил тогтоох удирдамж хэрэгжсэн бол Саймоны байршлыг маш хурдан тогтоож түүний амь насыг аврах боломжтой байсан гэдгийг онцолжээ. 2022 оны 11 сарын 20-нд 33 настай эрэгтэй болон түүний 31 настай эхнэр нар Зион үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Найроус хэмээх маршрутаар 26 км-ийн зөвшөөрөлтөө аялалд гарчээ. Энэхүү явган аялал нь ихэвчлэн Виржин голын хүүтэн усаар туучин алхахыг шаарддаг байна. Энэ бүс нутгийн нарийнхан хавцлуудын дундуур Виржин гол мушигран урсдаг. Энэ газарт гар утасны сүлжээ бараг байдаггүй. Учир нь үүрэн холбооны антеннаас хол зайтаагаас гадна хавцлын хатуу хад газар шороон нэвтэрч ирсэн дохиог шингээж сулруулдаг байна. Хэдийгээр энэ нь олон хүний хувьд айдас төрүүлэх үс нөхцөл байдал байж болох ч тухайн хос тийм мэдрэмжийг аваагүй байна. Тэд төлөвлөсний дагуу аяллаа эхлүүлж нилээд хурдцтай урагшилж байв. Гэвч орой болох тусам нөхцөл байдал хүндэрчээ. Аялал эхлэх үед агаарын температур харьцангуй таатай байв. Ойролцоогоор нэмэх 9 градус Цельс байсан ч цаг агаар огцом хүйтэрч аюултай хэмжээнд хүрсэн байна. Бүр хасах хэм рүү орсон нь гайхалтай байв.
Удалгүй энэ хүйтэн нь тэдний хувьд тэсвэрлэхийн аргагүй болж биеийн байдалд нь нөлөөлж эхэлжээ. Үүнийг улам дордуулсан зүйл нь тэдэнд дулаан хувцас хэрэглэл огт байгаагүй юм. Удалгүй тэд гипотерм буюу биеийн дулаан хэвийн хэмжээнээс доош буурах шинж тэмдгүүд илэрч эхэлсэн байна. Энэ нь хүний бие махбод дулаанаа үүсгэх чадваргүй болж эсэргээрээ биеийн дулаан огцом ундаг явдал юм. Шүн болоход тэд цааш явалгүй майхнаа барьж өглөө болтол хүлээхээр шийджээ. Тэд зорьсон цэгээсээ ойролцоогоор 2.4 км орчим зайд буудалсан байв. Хэрвээ тэд жаахал цаашаа явсан бол аяллаа төгсгөл байрлах дулаан байранд хүрч тусламж авах боломжтой байсан байна. Гэвч тэд цааш яваагүй бөгөөд өглөө болоход тэдний биеийн байдал өмнөх шөнөөс улам дордсон байлаа. Энэ үед эхнэр нь илүү хүнд байдалд орсон харагджээ. Эхнэрийнхээ байдлыг харсан эрэгтэй өөрөө маш ихээр даарч байсан ч үлдсэн бүх хүчээ шавхан ганцаараа цааш явж тусламж ирсэн байна. Эцэст нь тэр цэцэрлэгт хүрээлэнд явж байсан аялагчдтай таарч тэд түүнд тусалж эрх бүхий байгуулгад мэдэгджээ. Үүний дараа 20 гаруй аврах багийн гишүүдийг яаралтай дайчлан тэдний майхна хатгсан газарт хүргэв. Харин эрэгтэйд яаралтай тусламж үзүүлсэн байна. Энэ үед Виржин голын ойролцоо түүний эхнэрийг ухаангүй хэвтэж байхад нь олсон байна. Аврагчид түүнийг сэхэн амьдруулахыг оролдсон ч ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Харамсалтай нь удалгүй түүнийг нас орсон болохыг аль биесээр баталжээ. Эмэгтэй нас орсон шалтгааныг тогтоох мөрдөн шалгалт эхэлсэн боловч эцэст нь гипотерм буюу хит даарснаас үүдэлтэй гэж үзсэн байна. Өнөөдрийн хүртэл тухайн хосын нэр олон нийтэд ил болоогүй байгаа нь хувийн нууцтай холбоотой байж магадгүй юм. 2021 оны 7 дугаар сарын 21-нд София Чан нэртэй Хонконгийн сошиал медиа инфлюенсер алдарт Pineapple уулын ойролцоох үзэсгэлэнт байгалийн бүс гэгддэг Ha Pak Lai руу нэг өдрийн аялалд гарчээ. София болон түүний найзууд цэцэрлэгт хүрээлэн судалж Instagram хуудсандаа зураг оруулахыг хүсч байв. Тэр үед түүний дагагчид хэдэн 10 мянгад хүрсэн байсан ч энэ аяллаас авсан зургаа тэр хизээж нийтэлж чадаагүй юм. 32 настай София Чан сошиал орчинд эрсдэлтэй аюултай зураг нийтлэлтгээрээ алдартай байлаа. Тэр байгалийн гэрэл зурагт үнэхээр дуртай бөгөөд эрсдэлтэй нөхцөлд авсан гайхалтай зургуудаараа дагагчдаа байнга гайхшруулдаг байсан. Тэр өглөө София найзуудынхаа хамт өглөөний 11 цагийн орчимд Ha Pak Lai хүрч үзэсгэлэнт байгалыг судлан зураг авахд бэлэн болов. Энэ газар нь Хонконгийн ойролцоо байрладаг ногоон байгаль дах Бартат замаараа алдартай газар юм. Тус газрын онцлог зүйлсийн нэг нь Цин Дай стрим бөгөөд энэ нь хүрхрээ болон уурсаж үзэсгэлэнтэй атлаа аюултай зураг авахд яг тохиромжтой газар байв. Зоригтой байдлаараа алдартай София Чан төгс зураг авахын тулд хүрхрээний ирмэг рүү дөхөж очжээ. Түүний Instagram хуудсанд явган аялал, хаданд авиралт, байгаль судалсан гайхалтай зургууд дүүрэн байсан нь ад сорьсон мэт амьдралыг харуулдаг байв. Түүний профайл дээрх өөрийгөө танилцуулах хэсэгт амьдрал хөгжилтэй байх ёстой, харин тэнэг биш гэж бичсэн байв. Хүрхрээний ирмэг дээр селфитгээр зогсож байх үед София Чан хальтарч 5 метрийн өндрөөс ус руу унжээ. Айж сандарсан найзууд нь тэр даруй яаралтай тусламж дуудсан бөгөөд аврагчид хурдан ирж түүнийг уснаас гаргаж яаралтай эмнэлэгт хүргэсэн ч София Чан тухайн өдрийн 19 цаг 59 минутанд эмнэлэгт нас орсон гэж аль биесээр бүртгэжээ. Софиягийн үглийн тухай мэдээ хурдан тархсан бөгөөд түүний дагагчид гашуудаж байсан ч зарим хүмүүс түүнийг өөрийнхөө тоомжиргүй үйлдэлээс болж амь насаа алдсан гэж шүүмжилж байв. Сүүлийн жилүүдэд селфи авахтай холбоотой осол нас баралтын тоо нэмэгдэж байгаа юм байна. Хүмүүс онцгой анхаарал татах зураг авахын тулд аюулгүй байдлын хязгаарыг давж заримдаа амь насаа эрсдэлд оруулдаг байна. Өвөрмөц хад асга өндөр уулын ирмэг дээрээс маш аюултай нөхцөл зураг авах оролдлого нь эцэстээ үхэлд хүргэж байна. 2023 оны 12 сарын 5-ны өглөө Andes Mountains-ийн өмнөд хэсгийн мөс дөрвөлүүдийн дээгүр нар мандаж байх үед цасан дээр хэвтэх 3 хүний цогцыг аврах албаны нисдэг тэрэг олж харжээ. Игнасио Лусьеро, Сёржо Бирардо, Раул Эспернаар дэлхийн хамгийн өндөр оргилуудыг эзэлж байсан туршлагатай Аргентины уулчид байв.
Гэвч Чили Аргентины хилийн зааг дээр орших аслагдсан Мармалео галтуулын 6108 метрийн оргилд хүрэх тэдний зоригтой оролдлого эмгэнэлтэйгээр төгссөн юм. Нислэг тэрэг 80 км/цагийн хурдтай салхилах хүүтэн хүчтэй салхийг сөрөн доошлох үед ан цав ихтэй мөсөн гол дээрх аимшигтай дүр зураг ил болов. Уулчдын цогцос нэгнээсээ ойролцоогоор 50 метрийн зайд хүлдсэн байдалтай олдсон юм. Хэдийгээр тэд туршлагатай олон удаагийн оргилд амжилттай гарч байсан ч аврах том уулын хатуу ширүүн цаг агаар аюултай тогтцсон энэ чадварлаг багийн хувьд давшгүй саад болсон байна. Багийн ахлагч Игнасио Лусерогийн хувьд энэ авиралтанд хувь заяаны харгас эргэлт байв. Тэрээр 2011 онд 8168 метрийн өндөртөө Манаслуу оргилд авирч байхдаа хүнд зүрхний шигдээсийг даван туулж байсан нэгэн. Цус харваж олон жилийн эрчимтэй сэргээн засах эмчилгээний дараа хөл дээрээ боссон энэ тэсвэр төвчээртэй хөтөж тэрээр дэлхийн хэмжээнд 60 гаруй амжилттай экспедиц хийжээ. Тэр дундаа Денали буюу 6190 метрийн өндөртөө ойргол, Охос дэл Салодо 6893 метрийн өндөртөө ойрголуудыг нэмэлт хүчил төрөгчгүйгээр эзэлж гарч байсан юм байна. Тэд амиа алдсан Мармалео галтууланд авирахаас хэдхэн сарын өмнө Игнасио Лусеро өөрийн эрүүл мэндийн хүнд сорилтуудыг даван туулсан түүх боломжгүйг боломжтой болгох тухай амьдралын сургамжийг өгүүлсэн TED Talk-д илтгэл тавьж байжээ. Түүний эхнэр Фернандо болон баг хүү Сальвин Игнасио Лусерогийн ууланд урт хугацаагаар гэрээсээ хол явах явдалд хэдийн дассан байв. 11 сарын 29-нд Фернандо нөхрөөсөө мессеж хүлээн авсан бөгөөд тэдний баг 4800 метрийн өндөрт байрлах 3 дугаар баазад хүрснээ бичжээ. Энэ нь түүний сүүлчийн гэр бүлтэйгээ холбоо барьсан явдал байсан байна. Дараа нь оргил руу дайрахаар шийдсэн уулчид цаг агаар муудаж цасан шуурга ширүүссэн тул хөндөө рүү бутсан Чили гаралтай 2 хөтчөөсөө салж цааш явсан байна. 5800 метрээс дээш өндөрт Игнасио Лусерогийн GPS-ийн байршлын дохион алдагдаж Чилийн аврах баг яаралтай ажиллагаанд оржээ. Тэд хасах хэмийн хүйтэн салхи, ширүүн цасан шуургыг сөрөн аслагдсан Мармалео галт ууланд сургаггүй болсон 3 уулчныг хайж эхэлсэн байна. Гэвч өтгөн үйл цасан шуурганы улмаас аврах ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй болсон юм. Эцэст нь 12 дугаар сарын 5-нд буюу 3 хоногийн дараа цаг агаар сайжирч нислэг тэрэг уулын ингрээс эмгэнэлт дүр зургийг олж харжээ. Амиа алдсан хүмүүсийн дунд General San Martin хотын захирагчаар дахин сонгогдоод удаагүй байсан Раул Эспиер байсан юм. 3 дахь хохирогч болох Сержа Бирардо нь багийнхаа хамгийн туршлага багтаанд байсан ч Антарктидын эргээс холгүй орших дэлхийн хамгийн өмнөд бүсийн 6000 метрийн өндөр оргилын нэгийг эзлэх хүсэлд хөтлөгдөн энэ аялалд нэгдсэн байжээ. Сэтгэл эмзэглэм төгсгөл Фернандо нөхрийнхөө сүүлчийн мессеж нь өөрт нь болон хүүд нь аялал эхлэх гэж байна гэж бичсэнийг дурдсан байна. Энэ нь тэдэнд салах ёс хийж буй өөрийнх нь сүүлчийн аялал тэнгэр өөд чиглэсэн замд гарч байгаагаа илэрхийлсэн дохио байжээ. 1996 оны 5 дугаар сарын 19-ний ням гарагт 24 настай Жюли Энн Вильямс болон түүний хамтрагч 26 настай Лаура Венанс буюу Лоли нар Шенандо үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иржээ. Байгаль дуртай 2 бүсгүй үүргэвчтэй аялал хийж байсан юм. Жюли 1996 оны 6 дугаар сарын 1-нд шинэ ажилдаа орохоор төлөвлөж байв. Гэвч тэр хизээж шинэ ажилдаа орж чадаагүй юм. Харин тэр өдөр буюу 6 сарын 1-нд цагдаа нар Жюли болон Лоли хоёрын цогцыг олсон байна. Тэгвэл энэ хоёр эмэгтэйд яг юу тохиолдсон юм бол? Жюли болон Лоли нар 1996 оны 5 дугаар сарын 19-ний ням гарагт Шенандо үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирсэн бөгөөд тэдэнтэй хамт тайж нэртэй Golden Retriever нохойд байсан юм. Тэд White Oak Canyon Trail нэртэй замаар алхаж эхэлсэн ч энэ нь нилээд хүнд маршрут байсан тул хэд хоногийн дараа борооны улмаас аяллаа зогсоохоос өөр аргагүй болжээ. 5 сарын 24-нд буюу тэдний хамгийн сүүлд харсан өдөр Жюли, Лоли хоёр паркийн байгаль хамгаалагчдын унаанд дайгдаж аялах зөвшөөрлөө сунгуулсны дараа аяллаа цааш үргэлжлүүлсэн байдаг. Дараа нь тэд Hawksbill уулын оргил руу авирчээ. Энэ нь тус паркийн хамгийн өндөр уул юм.
Тэр орой хоёр бүсгүй алдарт Appalachian Trail-ийн ойролцоох горхины дэргэд майхна барьсан байна. Тэд камертай явж байв. Жули болон Лоли хоёр байгальд хайртай хүмүүс байсан тул паркийн дүрмийг маш сайн мэддэг байлаа. Тэд майхнаа албан ёсны жим хөл хөдөлгөөн ихтэй бүсээс хол байрлуулсан ч бүрэн тусгаарлагдсан газар байгаагүй. Үүндээ тэдний буудалсан газар нь Skyland Lodge-оос ердөө 800 метрийн зайд байрлаж байжээ. Энэ нь маш алдартай олонний цуглардаг газар юм. Мөн Memorial Day гэх тэмдэглэлт өдрийн дараах амралтын өдрүүд үргэлжилж байсан тул уг газар жуулчдаар дүүрсэн байв. Гэсэн ч хоёр бүсгүй хүмүүсийн нүдэнд өртөхгүй байхыг хичээжээ. Тэд аяллаа дүрмийг хүндэтгдэг байсан нь гайхах зүйл биш юм. Учир нь 26 настай Лоли Венус хөтөж болохоор суралцаж байсан бөгөөд байгальд хайртай хүмүүст байгалыг танин мэдгэдэнд туслана гэж итгэдэг байв. Харин 24 настай Жули Вильямс геологч болохоор суралцаж байжээ. Тэд 2 жилийн өмнө эмэгтэйчүүдэд зориулсан адал явдалт аялал, боловсролын хөтөлбөр зохион байгуулдаг ашигын бус байгууллагад танилцсан байна. 5 дугаар сарын 31-нд буюу тэднийг хамгийн сүүлд харснаас хойш 7 хоногийн дараа Жулигийн аав болох Томас Вильямс охиноо сургаггүй алга болсон тухай мэдэгдсэн байна. Үүний дараа паркийн хамгаалагчид анхааралтай авч хоёр бүсгүйг хайж эхэлжээ. Эхлээд тэд Жули Лоли нарын машиныг олсон бөгөөд машин нь Skyland Lodge-ийн хой талын зогсоолд байв. Дараа нь ойролцоох бүх чимийг яарвчлан нэгтсэн ч тэдний нохойг л олсон байна. Golden Retriever нохой нь сул явж байжээ. Энэ үед Жули Лоли хоёрт ямар нэгэн аимшигтай зүйл тохиолдсон нь улам тодорхой болж эхэлсэн юм. Хоёр бүсгүйн цогцыг маргааш оройн олжээ. 6 сарын 1-нд Жули шинэ ажилдаа орох ёстой байсан яг тэр өдөр паркийн хамгаалагчид тэдний цогцыг буудалсан газрынх нь ойролцоох замаас олсон байна. Энэ нь паркийн харьцангуй хүн багтаа замуудын нэг байв. Жули Вильямс болон Лоли Венус нарыг хүлж амийг нь таглан хэрцгийгээр хүнээсэн байв. Энэхүү аллагын хэргийг National Park-ийн сервисийн тусгай мөрдөгчид холбооны мөрдөх товчуудаа хамтран шалгасан байна. Мөрдөн байцаагчид тэдний камерт авсан зургуудыг ашиглан 5 дугаар сарын 24 хүртэлх сүүлчийн өдрүүдийг нь тогтоожээ. Хэргийг холбооны мөрдөх товчоо болон Виржиниа мужийн цагдаагийн газар мөрдөн байцаалтын баг хамтран шалгаж Жули Лоли нарыг мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн болохыг тогтоосон байна. Улс даяар гэмт этгээдийг эрен сурвалжилж ойролцоогоор 15,000 сэжигтэн шалгасан ч тодорхой үр дүнд хүрээгүй. Жилийн дараа Канадын нэгэн жуулчин эмэгтэйг паркд нэгэн эрэгтэй дарамтлуулсны дараа мөрдөгчид Жули Лоли нарын алуучныг байж магадгүй гэж үзсэн байна. Ялангуяа тухайн сэжигтний машинаас гар хөл хүлэх хэрэгсэл олдсон нь хэргийг улам баттгсан юм. Daryl David Rice хүчингийн хэрэг үйлдэж байсан түүхтийн нэгэн байв. Прокурорын баримтанд дурдсанаар тэр хэд хэдэн шалтгаанаар сэжигтнэр татагдсан бөгөөд үүнд газар зүйн байршлын хувьд ангууч маягийн зан авир мөн эмэгтэйчүүдийг онилдог байдал зэрэг нь багтжээ. Бичлэгдээр тэр 1996 оны 5 сарын 25-нд паркд орж ирж буй нь харагдсан байна. Түүнчлэн сэжигтэн Жули Лоли хоёрыг тэдний бэлгийн чек хандлагаас болж өөхөх ёстой гэж ярьж байсан нь тогтоогдсон байна. Анх харахад Daryl David Rice алуурчин мэд санагдаж байсан ч 2003 онд хэргийн явц эрс өөрчлөгдсөн юм. Хэргийн газраас олдсон үсийг шинжилж үзэхэд энэ нь Daryl David Rice-их болон хохирогчдын аль альнийх нь биш болох нь тогтоогдож түүний эсрэг хэрэг нуран унсан байна. Жули болон Лоли нарын жинхэнэ алуучныг илрүүлэхэд бараг 30 жил шаардагдсан юм. 2024 онд дэвшилтэд ДНХ шинжилгээний ачаар Walter Leo Jackson гэх этгээд Жули Вильямс болон Лоли Венус нарын амийг хүнөөсөн болохыг тогтоосон байна. Walter Leo Jackson өмнө нь ял шийтгэл хүлээж байсан. Хэд хэдэн удаагийн хүчингийн хэрэгтэн байсан бөгөөд 2018 онд өөрөөр хэлбэл энэ хэрэг илэрхээс 6 жилийн өмнө шоронд нас орсон байв. 2021 оны 6 дугаар сарын 5-нд 26 настай Кейси Браун Зён үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ганцаараа нарийн хавцлаар буух аялалд гарчээ. Тэр өмнө нь олон удаагийн хавцлаас буух сонирхогчтой хамт өөр маршрутаар аялж байсан бөгөөд заримдаа энэ спортыг сонирхогч ээжтэйгээ хамт явдаг байв. Гэвч энэ удаад тэр ганцаараа явахаар шийджээ. Кейси Брауны энэ аялал ердийн аюулгүй нэгэн адал явдал байх ёстой байв. Учир нь тэр байгальд хайртай, аюулгүй байдлыг маш сайн баримталдаг, туршлагатай аялагч байсан юм. Гэвч тэр өглөө гэр бүлийнх нь түүнийг хамгийн сүүлчийн удаа харж байгаагаа мэдээгүй байлаа.
Аяллахаа үеэр тэр харьцангуй амархан гэгддэг нэгэн хаданд авчирчээ. Гэвч буух үедээ өмнө нь хэрэглэж байсан найдвартай олс хамгаалалтын хэрэгсэл нь гинт гацаж хөдөлгөөнгүй болсон байна. Тэр хид хідэн удаа хүч гарган олсоо суллахыг оролцсон ч бүтлгүйцсэн. Тэр үед тэр хоёр сонголттой тулгарсан байна. Тусламж ирэхийг хүлээх эсвэл олсоор дээш авирах байв. Гэхдээ тухайн өдөр хинч тэр хавцлын ойролцоо явах баталгаа байгаагүй учраас удаан хүлээх нь түүнд тохиромжгүй мэт санагдсан. Иймээс тэр эрсдэлтэй шийдвэр гаргаж дээш авирсан байна. Харамсалтай нь авиралтын үед олс нь гинт тасарч тэр ойролцоогоор 15-аас 24 метрийн өндрөөс доош унжээ. Унах үедээ хад хүчтэй мөргснөөс биедээ олон гэмтэл авсан байв. Кэси Брауныг унснаас хойш цагийн дараа өөр явган аялагчид түүний орхисон авиралтын хэрэгслийг олжээ. Үүнээс тэд тухайн бүсэд ямар нэгэн аялагч осолд орсон байж магадгүй гэж ойлгосон байна. Тэр даруй буцаж аврах албанд мэдгдснээр аврах баг шуурхаа хайх ажиллагааг эхлүүлжээ. Аврах ажиллагааны хүрээнд ойролцоох хид хідэн замуудыг хаасан бөгөөд The Narrows, Mystery Canyon, Odorvale Canyon зэрэг маршрутууд орсон байна. Мөн Temple of Shinawatra автобусны зогсоол болон Riverside Walk зэрэг алдартай газруудыг хүртэл түр хаасан байна. Эрен хайх ажиллагаанд нислэг тэрэг оролцсон ч хавцлын нарийнхан игц тогтцсон Кэси Брауны осолцсон газарт хүргэх боломжгүй болгосон байв. Хэдэн цагийн дараа аврах баг эмнэлгийн ажилтнуудтай хамт түүнийг олсон бөгөөд тэр аль хэдийн аймгүй болсон байв. Кэси Брауны цогцыг нэм гарагийн орой хавцлаас гарган авч морг руу шилжүүлжээ. Ослын яг шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгалтыг эхлүүлсэн боловч түүний амиа алдсан шалтгаан нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэж сэжиглээгүй. Кэси Браунд найз нөхөд болон сонирхол нэгт хаданд авирагч хүмүүсээс олон хүндэтгэл илэрхийлсэн захиа иржээ. Нэг хүн түүнийг үргэлж Кэноны шохон чулуун нарийнхан хавцлуудад үн цэнтэй чадварлаг өнцгөөс ханддаг байсан бөгөөд хавцалт авиралтын жинхэнэ мастер байсан гэж дурдсан байна. Эрен хайх баг аюултай Бартата уулсын ориглуудыг туулж явсаар эцэст нь хайж байсан зүйлсээ олсон байна. Тэд бие бие рүүгээ харж эцсийн шийдвэртэйгээр радио холбоогоор сураггүй болсон хүний ар гэрээхэнд харамсалтай мэдээг дуулгажээ. Тэд альбино мөсөн голын нүд гих газрын ойролцоох хадны ёроолоос нэг цогцос олсон гэж мэдэгдсэн байна. Ингэснээр Патагониагийн хатуу ширүүн зилүүд нутгаас сургуу болсон Британий явган аялагчийг хайх яаралтай ажиллагаа төгссөн юм. Ирэх баригчид азлагдсан газар очиход харамсалтай дүр зураг тодорсон байна. Дэвид Мин 24 настай Шеффилдийн их сургуулийн төгсөгч байв. Тэр хад чулуутай газар нүүрээрээ унаж толгойдоо ноцтой гэмтэл аван нас барсан байжээ. Тэрээр Өмнөд Америк даяар хийж буй 7 сарын үүргэвчтэй аяллахаа нэг хэсэг болгон Патагониагийн гайхамшигт мөсөн голыг үзэж явсан юм. Тэр өмнөд Аргентины Тьерра де Фуэго бүсэд орших хадан хясааны 30 метрийн өндрөөс унсан гэж үздэг. Хэдхэн хоногийн өмнө тэрээр Уушвэ хотод байрлах нэгэн дэм буудалд өрөө захиалсан байсан бөгөөд энэ хот өмнөд туйлтай хамгийн ойр байрладаг тул дэлхийн төгсгөл гэж нэрлэгддэг. Дэвид Мин Патагониагийн зэрлэг, сүрлэг байгальд ихээр татагдж Өмнөд Америк дахь 7 сарын аяллахаа хамгийн гол хэсэг гэж үзэж байсан юм. Түүний аялал төлөвлөгөөний дагуу үргэлжилж 1 сарын 21-нд Чили рүү явах байсан бөгөөд Ono King Hostel-д байрлаж байв. 1 сарын 22-ны өглөө тэр эд зүйлсээ ресепшнд үлдээгээд хамт байсан аялагчдад гадуур жоохон алхахаар явж байгаагаа хэлээд гарчээ. Гэхдээ буцаж ирж үүргэвчээ авах ёстой байсан байна. Гэвч 1 сарын 24-ний 6 цаг гэхэд тэр эргэж ирээгүй тул дэм буудлын удирдлага эрх бүхий байгууллагад мэдэгджээ. Үүний дараа албаныхан сургуу болсон аялагчийг амьд болж магадгүй гэсэн найдалгаар хайх ажиллагаагаа эхлүүлсэн байна. Анхны шөнө харанхуйд ямар ч уул мөр олдсонгүй. Харин дараагийн өдрийн оройн 17 цагийн орчимд хэсэг явган аялагчид түүний цогцыг хадны ёроолоос олжээ. Дэвид Мин 30 метрийн өндрөөс унаж хүчтэй хад мөргсөн байв. Цагдаагийн дарга Алехандро Жордано хэвлэлийнхэнд хэлэхдээ задлан шинжилгээ хийгдэж байгаач тэр явган аялагч унсны дараа шууд нас барсан тодорхой харагдаж байна гэжээ. Бүх нарийн ширээнийг бүрэн тогтоох боломжгүйч энэ эмгэнэлт явдал нь ганцаараа зилүүд аюултай бүсэд аялах нь ямар ч бэлтгэлтэй байсан аюул дагуулж болохыг харуулсан анхааруулга болсон юм.
Түүний гэр бүл цогцыг Британи руу буцаах хүнд үйл явцыг эхлүүлж байх үед ойр дотных нь түүнийг юу ийм аюултай уналтанд хүргэв гэсэн асуултанд гашуудан үлджээ. Дэвид миний дурсамж одоо Зилүүд Патагониагийн хөндөд үлдэж түүний аялал эмгэнэлтэйгээр төгссөн юм. Перугийн Андын нуруунд орших Rainbow Mountain-ы тод өнгийн солонгорсон судлууд нь жил бүр олон мянган жуулчдыг татдаг бөгөөд тэд байгалийн хамгийн гайхамшигтай өнгө алгалсан үзэгдлүүдийн нэгийг харахаар ирдэг байна. Гэвч 5182 метрийн өндөрт орших энэхүү гайхамшигт уулын өнгөт эрдсийн налуу нь эмгэнэлт ослын газар болон хуурч аянга буусны улмаас нэгэн орон нутгийн аяллаа хөтөж амь өргөдөж 6 Франц жуулчин гэмтжээ. Аяллаа баг Винни-Кунка хэмээх олон өнгийн оргил руу мушгирсан жимээр өгсөж явх үед гинэд ширүүн шуурга гарч өндөрт гарсан аялагчдыг гинтийн аюулд оруулсан байна. Гинэт үүлнээс аимшигт аянга бууж, нүд соглом тод гэрэл гарч, хүчтэй тесрэлт мэт чимээ гарсан бөгөөд энэ нь ертөнд сүрч буй мэт мэдрэмжийг төрүүлсэн байна. Нэгэн агшинд аялагчид байгалийн сайхныг биширч байсан бол дараагийн мөчөд хүчтэй дэлбэрэлт, утаа, аимшигт чимээ бүхнийг бүрхжээ. Тэр үед бүлэг хүмүүсийн анзаарснаар хөтөж газарт тэрийн унсан харагдав. 47 настай аяллаа хөтөж Тревено нь 2025 оны Перу дахь Андын нуруунд аянган дүртэж амиа алдсан хамгийн сүүлчийн тохиолдол болсон юм. Түүнтэй хамт байсан хүмүүс анхны тусламж үзүүлсэн ч аянганы цохилт хит хүчтэй байсан тул үр дүнгүй болжээ. 22-оос 40 насны 6 Франц жуулчин аянганаас болж түлэгдэж тархины дөргөлт болон бусад гэмтлийг авсан байна. Бэртсэн зочролд орсон жуулчдыг орон нутгийн аврах баг уулын замаар яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Аврагчид ирэхэд зарим нь ухаангүй, зарим нь түлэгдэлтээс болж ойрлж байсан бөгөөд нөхцөл байдал маш хүнд байв. Аврах багийн гол зорилго бол тэдний биеийн байдлыг тогтворжуулж, аль болох хурдан өндөр уулнаас буулгах явдал байлаа. Бүгдийг эцэст нь ойролцоох Куско хотын эмнэлэгт хүргэж, эмч нар яаралтай эмчилгээ хийжээ. 5 хүн эмнэлгээс гарсан бол 22 настай Гванола Лару хүнд толгоон гэмтлийн улмаас эмнэлэгт удаан хугацаанд эмчилүүлсэн байна. Энэхүү эмгэнэлт явдал нь олон улсын хэвлэл мэдээллээр гарч Rainbow Mountain-ы талаарх ойлголтыг өөрчилсөн юм. Өмнө нь зөвхөн жуулчдын зорьдог байгалийн үзэсгэлэнт газар байсан энэ газар одоо Андын нурууны байгалийн хүч ямар аюултай болохыг сануулгах дохио болсон байна. Ингээд хариуцлага хаана байна вэ? Ийм өндөр эрсдэлтэй аяллаа өмнө цагаагаарын мэдээгээр сэрэмжлүүлсэн үү? Перугийн ууланд ажилладаг аяллаа компаниудад илүү хатуу дүрм хэрэгтэй юу? Гранд Тетон үндэсний цэцэрлэг хүрээлэн доторх Tewa-Not Mountain нь явган аялал сонирхогчдын байнга очдог газруудын нэг юм. Уулын хатуу сорилтод татагдсан хүмүүсийн дунд уулын алхалт болон байгаль дуртай 3 найз болох Тейлор, Кэтрин, Ребека нар байв. 2015 оны 8 сарын 22-нд тэд Тетон рейнжийн 6 дахь хамгийн өндөр оргил болох 3749 метрийн өндөр цэг рүү авирахаар оролцсон байна. Мэдээлэлээр тэдний хинэн ч анхлан суралцагчид биш байсан бөгөөд ууланд авирч байсан туршлагатай хүмүүс байжээ. Тэд аяллаа олс ашиглалгүйгээр Тэгвэс уулын зүүн эгц талаар эхлүүлсэн бөгөөд эхэндээ бүх зүйлд итгэлтэй, тайван байсан байна. Тухайн бүс нутаг аюулын зэргээрээ 4 гэж үнэлэгддэг бөгөөд энэ нь чиг баримжаа олох чадвар, уулын туршлага, болгоомж шаарддагч хит техникийн өндөр түвшний маршрут биш гэсэн үг юм. Энэ авиралтын явцад тэд төлөвсөн замаасаа төөрсөн бөгөөд энэ нь аялагчдад тохиолддог нийтлэг асуудал байжээ. Төөрч явахдаа тэд илүү аюултай хэсэгт орж зөв замаа олох гэж оролдох үед гинтийн осол гарсан байна. Тейлор болон Кэтрин хоёр хадан ирмгээс хальтарч ойролцоогоор 60 метрийн өндрөөс унжээ. Ребека ганцаараа төөрч сандарсан байдалтай үлдсэн бөгөөд дээшээч доошооч явах боломжгүй болж тусгаарлагдсан нарийнхан хадны ирмэг дээр гатсан байна.
Хэсэг хугацааны дараа тэр гар утсаа ашиглан яаралтай тусламжийн төв рүү холбоо барьж болсон явдлыг мэдээлжээ. Тэр найзууд руугаа хашгирсан ч хариу ирээгүй тул хамгийн муу зүйл болсон байж магадгүй гэж имэж байгаагаа хэлсэн байна. Мэдээллийн дараа Гранд Титон үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн аврах албаны 3 аврагч богино хугацаанд нисдэг тэрэгний тусламжтайгаар ослын газарт хүрчээ. Тэднийг ирэхэд Ребекагийн айж байсан шиг хамгийн муу зүйл болсон нь тодорхой болсон байна. Тейлор болон Кэтрин хоёр хүнд гэмтэлтэй хөдөлгөөнгүй байдалтайгаар хадан дээр хөвтөж байсан бөгөөд тэд газар дээрээ нас барсан нь илэрхий байв. Гранд Титон үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн аврах алба эмнэлгийн захиралтай зөвлөлдсөний дараа тэднийг хэргийн газарт нас барсан гэж албан ёсоор зарласан байна. Үүний дараа аврагчид Ребекаг аврах ажиллагаанд орсон юм. 3 аврагчийн 2 нь маш ихц уулын бартаатай хэсгээр ойролцоогоор 1 цаг авирсны эцэст 3444 метрийн өндөрт хаданд гацсан байсан Ребекаг аварсан байна. Түүнийг аврах ажиллагаанд бэлдсэний дараа эцэст нь амжилттай хадан хавцлаас буулгажээ. Тейлор болон Кэтрин нарын цогцыг шүүх эмнэлгийн албанд хүргэж улмаар ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Кэтрин энэ аялалд явсан нь амьдралынхаа турш хийхийг хүссэн зүйлсийн жагсаалтын нэг байсан бөгөөд тэрээр 9 сард Нью-Йорк руу нүүж оюутан болж хүүхдийн сэтгэл судлалын докторийн зэрэг хамгаалахаар төлөвлөж байжээ. Тэдний үхэлд гашуудан Кэтрины гэр бүлийнхэн охиныхоо дурсгалд зориулан хэд хэдэн арга хэмжээнд оролцсон юм. Түүний ах нь энэ явдлаас хэдэн сарын дараа Нью-Йоркийн марафонд гүйж дүүгийнхээ дурсгалыг хүндэтгсэн байна. Мөн нэг найз нь Кэтрин Тейлор нар өмнө нь оролцож байсан 160 км-ийн Лидвайл уулын замын гүйлтийн уралдааныг дуусгасан бөгөөд энэ уралдаан 2012 оны 3 дугаар сарын 7-нд болсон юм. Хоёр найз Крис Онифер болон Стив Ромеус нар Рейнжер Пик руу, өөрөөр хэлбэл Титон рейнжийн хойд хэсэгт байрлах 3460 м өндөр хад асахтай ууланд хээрийн цаны аялал хийхээр явжээ. Тэд хоёулаа хээрийн цанын туршлагатай тамирчид байв. Крис олон жилийн турш Jackson Hole Mountain Resort-д ажиллаж байсан бол Стив нь цанын туршлагаа идэвхтэй хуваалцдаг блог хөтлөгч байв. Нэгэн 5 гаригийн өглөө эрт хоёр найз аялалдаа гарсан бөгөөд тухайн өдрийн орой буцаж ирнэ гэж төлөвлөсөн байв. Гэвч тэд товлсон цагтаа ирээгүй бөгөөд Крис тухайн орой Джексон нисэх онгоцны буудлаас аавыгаа тосож авах байсан ч ирээгүй юм. Мөн Крис, Стив хоёр аврах алба болон холбооны төвтөө ямар ч холбоо тогтоогоогүй байсан тул зүгээр нэг хоцорсон биш, ямар нэгэн ноцтой асуудал болсон байх магадлал улам бүр тодорхой болсон байна. Шүн дунд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн байгаль хамгаалагчид аврах ажиллагаагаа эхлүүлжээ. Тэд эхлээд тус цэцэрлэгт хүрээлэнгийн өмнөд бүсэд хээрийн цанчтын ихээр ашигладаг замын ихэнх хэсгүүдийг шалгаж хайсан бөгөөд дараа нь нэмэлт мэдээлэл ирэх тусам хайлтаа хойд бүс рүү чиглүүлсэн байна. Маргааш нь буюу пүрэв гаригийн тэг цаг 30 минутын үед Крисийн машиныг Колтер Бэйийн усан сэлдэг эрэг орчмоос олжээ. Гэвч машин дотор Крис, Стив хоёр байгаагүй бөгөөд шүнжин хайсан ч тэдний хаана байгаа талаар ямар ч уул мөр олдсонгүй. Маргааш өглөө үүр цайх үед хайлтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор гэрээт нэмэлт нисдэг тэргийг ашигласан байна. Хайлтыг дахин эхлүүлснээс хойш хэдэн цагийн дараа аврах нисдэг тэрэгэн дээр байсан хоёр байгаль хамгаалагч Water Falls Canyon-ы хойд талаас хөрсний нуралтыг олж харсан байна. Тэд үүнийг Крис, Стив хоёрын осолцсон байх магадaltaй газар гэж үзсэн. Нисдэг тэрэгтээ тухайн нуралтын бүсээр наривчлан хайлтанд нуранган дарагдсан хүнийг хайх зориулалтын төхөөрөмжийг ашиглан хайсан байна. Удалгүй төхөөрөмж хоёр өөр дохио илрүүлсэн цас нуранган дарагдсан хүн байж болзошгүй гэж харуулжээ. Байршлыг тогтоосны дараа 7 байгаль хамгаалагчтай багийг нисдэг тэргээр доош буулган нуранганд наривчилсан хайгуулыг хийлгэсэн байна. Тэр өдрийн үдээс хойш Крис болон Стивийн амьгүй цогцуудыг Water Falls Canyon-ы хойд хэсэгт орших нарийн хавцлаас олжээ. Стив нурангийн доод хэсгээс ойролцоогоор 46 метрийн зайд олдсон бол Крис түүний байрлалаас дээш
ойролцоогоор 457 метрийн өндрөөс олдсон байна. Тэдний цогцос нуранганд харьцангуй гүйхэн дарагдсан байсан ч маш болгоомжтойгоор гаргаж авсан байна. Эхлээд нисдэг тэргээр хүрэх боломжтой цэг хүртэл цогцсуудыг тээвэрлээд дараа нь цасан мотоциклоор зөөж шүүх эмнэлэгт хүргэсэн байна. Тэдний эмгэнэлт шалтгааныг судалж үзэхэд Крис Стив хоёр цантайгаа дээш өгсөж явах үед гинэт цасан нуранг үүсч тэднийг 609 метрийн өндөр хавтлаас доош шидсэн болох нь тогтоогджээ. Мөн нас баралтын шалтгаан нь хүчтэй хүнд цохилтоос үүссэн гэмтэл байсан бөгөөд энэ нь тэд цасан нуранганд дарагдах мөчөд агшин зуур амь насаа алдсан болохыг харуулсан байна. Цанын тамирчид нас барсны дараа Стивийн гэр бүлийнхэн түүний блогийг дахин сэргээхээр шийджээ. Уг блог нь эмгэнэлт явдлаас өмнө хэдэн мянган уншигчтай байсан бөгөөд түүний цанаар гулгаж хэдэн зуун маршрут замуудыг наривчлан ангилж бүртгэсэн байсан юм. Эдгээр маршрутуудад Teton Range, Wind River Range, Sierra Nevada зэрэг бүс нутгууд дахь уруудах замууд болон дэлхийн олон газарт хийсэн аяллууд, жишээ нь Антарктид, Канада, Итали, Мексик, Шинэ Зеланд, Өмнөд Америк зэрэг орнууд багтаж байжээ. Крисийг мөн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон хүн эерэг нөлөө үзүүлсэн мэрэгжилдээ үнэнч нэгэн байсан гэж дурссан байна. 2014 оны 7 дугаар сарын 14-нд Мэри Маргарет Блю Гранд Титоны оргилд гарахаар мэрэгжлийн хөтчтөө авиралтын багт нэгдсэн байна. Тэд өглөө эрт аялалдаа гарч оргилд хүрэхэд яаралгүй явхаар төлөвлөсөн бөгөөд туршлагатай хөтчтөө байсан тул замд ноцтой саад гарах магадлал бага гэж үзэж байв. Гэвч хэдхэн цагийн дараа Мэри авиралтын үеэр Upper Saddle буюу дээд эмээл гэж нэрлэгддэг хэсэгт ойролцоогоор 3998 метрийн өндөрт явж байхдаа гинэт тэнцвэрээ алдаж замаасаа гулсаж хөндийн доод хэсэг рүү унсан байна. Авиралтын багийнхан яаралдаа тусламж авахын тулд шууд диспетчерийн төвтөө холбоо барьжээ. Үүний дараа Гранд Титон үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн аврах эрен хайх багийн байгаль хамгаалагчид тухайн үед Lower Saddle буюу доод эмээл орчимд ердийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан бөгөөд дуудлага аваад шууд хөдөлсөн байна. Хэдийн тэд ойрхон байж маш хурдан хэргийн газар дээр ирсэн ч харамсалтай нь Мэрийг аврахад хитрхи оройтсон байв. Байгаль хамгаалагчид ослын газарт ирэхэд Мэри ухаангүй амьсгалахгүй байсан бөгөөд түүнийг сэргээх бүх орлого амжилтгүй болсон байна. Авиралтын үеэр тэр хамгаалалтын малгай өмссөн байсан ч ийм огцом өндрөөс унах үед үүссэн хүчтэй цохилтоос малгай нь түүнийг хамгаалж чадаагүй байна. Өөр сонголтгүй болсон тул байгаль хамгаалагчид цэцэрлэгт хүрээлэнгийн эмнэлгийн захиралтай зөвлөлдсөний дараа түүнийг амиа алдсан гэж албан ёсоор зарласан юм. Дараа нь түүний цогцыг албан ёсны баталгаажуулалт хийлгэхээр нисдэг тэргээр шүүх эмнэлэгт хүргэжээ. Харин Jackson Hole Mountain Guidance-ийн бусад ажилтнууд ослын газарт ирж Мэритэй хамт явж байсан бусад багийн хүмүүсийг Upper Saddle-аас Lower Saddle хүртэл улмаар хөндийн ёроол байрлах жимийн эхлэл хүртэл аюулгүй буулгасан байна. Мэригийн өвхөл нэг том шалтгаанаар хүмүүсийг их цочирдуулсан юм. Тухайн жилийн эхээр тэр Африкийн хамгийн өндөр уул болох Килиманжарогийн оргилд гарч байсан бөгөөд энэ авиралт нь бараг 6.1 км замыг туулах шаардлагатай хүнд даваа байсан ч тэр үнийг амжилттай давж чадсан байв. Иймээс Мэри бол туршлагатай чадварлаг авирагч байсан бөгөөд Гранд Титон дээр хөдөлгөөн хийхэд ямар ч хүндрэлгүй байх ёстой хүн гэж тооцогдож байжээ. Мэригийн нас орсон тухай мэдээ гэр бүл найз нөхдөд нь хүрэхэд тэр гүн цочролд орж маш ихээр гашуутсан байна. Түүний авиралтын ур чадварыг сайн мэддэг байсан тул ах Джон Конли энэ явдалд үнэхээр итгэхгүй байгаагаа илэрхийлж ийм зүйл тохиолдох боломжгүй мэт санагдаж байна гэж хэлжээ. Мөн тэрээр дүүгээ маш өндөр түвшний авирагч бүх талаараа биеийн хөгжил сайтай идэвхтэй хүн байсан гэж тодорхойлсон байна. Эцэст нь түүнийг 7 сарын 22-нд гэр бүл найз нөхд нь эцсийн замд нь үджээ. Ричард Меррил гэх хүн баруун Техасын Алс баруун хэсэгт орших Маруфо Вега Трейл гэх Бартата газар дээр зогсож байв. Энэ газар хатуу ширүүн уур амьсгал, догшин ширүүн байгальтайгаа алдартай том бүс нутаг юм. Тэр үүргэвчээ янзалж цаг руугаа харах үед нар хэдийн дээш хөрч цөл газарт аагам халуун эхэлсэн байв.
7 дугаар сарын 2-ны тэр өдөр хит халалт хэдийн эхэлсэн байсан бөгөөд Маруфа Вега Трейлийн ойролцоогоор 22.5 км-ийн тойрог замтай цөлийн гайхамшигт үзэмжийг харуулдагч маш хүнд нөхцөлтөө гэдгээрээ алдартай байв. Явган аялагчдад сүүдэр бараг байхгүй. Усны их үүсвэр ховор, хавар зуны уйлрал температур нэмэх 43 градус Цельс хүртэл нэмэгдэх боломжтой гэж анхааруулдаг байсан ч тэр эдгээр сэрэмжлүүлгийг үл оошож өөрийгөө туршлагатай аялагч гэж үзэн замдаа гарсан байна. Ричард Меррил алхаж эхлэхэд халуун агаар түүнд хүнд санагдаж амьсгалах бүрд хоолой нь хатаж байв. Гэсэн ч тэр зорилгодоо хүрэхээр шийдэн цааш явсаар байлаа. Цаг өнгөрөх тусам тэр хүнд замаар удаанаар алхаж, нар улам төвөнсөр, хөрсөн дээр хит халж эхлэв. Алхан бүр нь хүндэрч, бодол санаа балартаж, солиорлын шинж аажмаар илэрч эхэлсэн байна. Гисэн хэдий ч Меррилийн шийдэмгий бууж өгдгүй зан нь түүнийг замаа дуусгахаар урагш түлхсээр байв. Өдөр өнгөрөх тусам Ричард Меррилийн биеийн байдал аажмаар муудаж эхэлжээ. Тэр хит халалтаас наршиж ядран эцэстээ хүчээ баг багаар алдсаар байлаа. Ричард Меррил Чисос уулын зүүн өмнөд хэсгийн зах руу хүрэхийг хичээсээр байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам түүний хүч тэнхээ багасаар эцэст нь ядарч, наршиж, хадархах цөлд ухаан алдан унжээ. Энэ хооронд цэцэрлэг түрээлэнгийн байгаль хамгаалагчид Маруфа Вега Трейлийн эхлэл дээр түүний машиныг олсон байна. Машины шилэн дээр Меррил захиа үлдээсэн бөгөөд тэрээр өглөөний 7 цагаас өдрийн 14 цагийн хооронд явган аялалд гарнаа. Заасан хугацаанд эргэж ирэхгүй бол цэцэрлэг түрээлэнд мэдэгдээрэй гэж тэмдэглэсэн байна. 14 цагаас хойш байгаль хамгаалагчид шууд эрен хайх аврах ажиллагаагаа эхлүүлсэн байна. Нар жаргаж цөлд харанхуй нөмрөх үед аврах багийнхан өргөн бартаатай газрыг тууштай нэгжин хайж ядарсан ч шийдэмгий байдлаар ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан юм. Ричард Меррилийг маргааш өглөө нь Чисос уулын зүүн өмнөд хэсгийн ойролцоо амьгүй байдалтай байхад нь олсон байна. Энэ эмгэнэлт явдал нутгийн иргэдийг гүн цочирдуулж ганцаараа азлагдсан байгальд аялах нь ямар аюултай болох талаарх анхаарал сэрэмжлүүлгийг нэмэгдүүлсэн байна. Түүний энэ аюултай ганцаарчилсан аяллыг хийхэд юу нөлөөлсөн бэ? Халуун цаг агаар эрсдлийн анхааруулгыг яагаад үл тоосон бэ? Ийм эмгэнэлт явдлаас сэргийлэх боломжтой байсан уу? Эдгээр асуултууд шалгалтын явцад гарч ирсэн бөгөөд Ричард Меррилийн үхэл нь ганцаараа зэлүүд байгальд явах нь ямар аюултайг сануулсан тод анхааруулга болсон гэж дүгнжээ. Биг Бенд үндэсний цэцэрлэг түрээлэнгийн аврах ажиллагааны багт ажилладаг байгаль хамгаалагчид Техасын уудам цөлийн мушгирсан замуудыг тогтмол хянаж аялагчдын аюулгүй байдлыг хангахын тулд идэвхтэй ажилладаг. Хит халалтай нөхцөлд энэ хяналт маш чухал байдаг бөгөөд учир нь хит өндөр температур нь олон ослын гол шалтгаан болдог байна. Зуны халуунд ялангуяа 6 дугаар сарын сүүлээр нар цөлийг тасралтгүй шарж байх үед байгаль хамгаалагчид эргүүлгийн ажиллагаагаа эхлүүлдэг байв. Радио холбоогоор мэдээлэл солилцсон нөхцөл байдлыг байнга хянаж халуун агаарын хүнд орчинд хүмүүсийн амь насыг хамгаалахаар ажилладаг байна. Исаак Ирин Россен гэх хүн Хьюстон хотоос ирсэн 75 настай идэвхтэй аялагч байв. Тэрээр Биг Бенд үндэсний цэцэрлэг түрээлэнгийн байгалийн тогтцыг ихэд сонирхдог зэрлэг байгальд хайртай нэгэн байсан бөгөөд наснаасаа үл хамааран хүчтэй, тэсвэртэй зан чанартай хүн байв. Гэвч түүний туршлага энэ өдрийн сорилтыг давхад хангалтгүй байв. Тэр Chimney трейлер аяллаа эхлүүлсэн бөгөөд энэ нь галтуулын тогтоц бүхий ойролцоогоор 8 км-ийн тойрог замтай дунд зэргийн бартаатай зам юм. Аагам халуун байсан ч тэр байгалийн үзэсгэлэнт алхах боломжийг таашааж нарны халалтанд үл автан цааш явсаар байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам температур улам нэмэгдэж Исаак улам бүр сулдаж эхэлжээ. Тасралтгүй төөнөх халуун түүний алхам бүрээс ирч хүчийг нь сорж байв. Хоолой нь хатаж биеийн хүчин суларсан ч тэр зорилгодоо хүрэхээр шийдэн урагш явсаар байлаа. Гэвч нар игт дээрээс шарж тэсхийн аргагүй халуун улам хүчтэй болох үед түүний зориг айжмаар сулрав. Хит хаалалт тамирдаж буйн түүнийг орчноо мэдрэхэд саад болж ухаан нь балартаж эхэлсэн байна. Алсад харагдах галтуулын өндөр хад чулуулгууд нь хий үзэгдэл мэт сүндэрлэн цөлийн өршөөлгүй хатуу ширүүн байгаль ямар аюултайг сануулж байлаа.
Исаак гинэт хүчтэй толгой эргэх мэдрэмжинд автсан бөгөөд нүд нь бүрэлцэн ухаан санаа нь сарниж эхэлжээ. Хит халалтын шинжүүд илт байсан ч тэр хүчтэй зоригийнхоо хүчээр цааш тэмцсээр байв. Гэвч эцэст нь түүний тэсвэр төвчээр дуусаж цөлийн халуунд биеэ дийлэхгүй ухаан алдаж унсан байв. Түүний биеийн хүч суларч гар хөл нь хүндэрсээр Маруфо Вега трейлийн эхлэлээс ердөө 800 метрийн зайд ухаан алдан унсан байв. Паркийн байгаль хамгаалагчид оройн 19 цаг 45 минутын үед санамсаргүй байдлаар түүний цогцыг олжээ. Энэ эмгэнэлт явдал тэдний гунигтай бөгөөд тайлбарлахад бэрх дүр зурагтай нүүр тулгасан байна. Түүний үхлийн нөхцөл байдал олон асуултыг үлдээсэн. Яагаад тэр биеийн байдлаа ийм хэмжээнд хүртэл явсан бэ? Туршлагатай аялагч байсан ч яагаад халуунаас хорогдох аргыг олсонгүй вэ? Энэ явдал нь зөвхөн эмгэнэлт үхэлт төдийгүй ахмад насны хүмүүс гадаад орчны хүнд нөхцөлд илүү өртөмтгий байдгийг сануулсан хэрэг болсон байна. Исаакийн нас барсан явдал нь хүмүүсийг биеийнхээ хязгаарыг ойлгох, халуун цаг агаарт зохих бэлтгэлтэй байх талаар дахин сэрэмжлүүлжээ. Эцэст нь Биг Бенд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хатуу ширүүн нөхцөлд адал явдал ба эмгэнэлт явдлын хоорондох зааг маш ойрхон гэдгийг харуулж туршлагатай явган аялагчид хүртэл эрсдлээс ангид биш гэдгийг онцолсон байна. Игц дээрээс тусах нар төөнөн шарж Биг Бенд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн уудам цөлийн төв хэсэгт сүүдэргүй тэсхийн аргагүй халуун байв. Энэ өргөн удам цөлийн бүсэд Dog Canyon Trail-д 2017 оны 6 дугаар сарын 18-нд нэгэн эмгэнэлт явдал болсон байна. 46 настай Кэтлин Вэйер нь Техасын Седар Хилл хотын оршин суугч бөгөөд тэр өдөр хамтрагчтайгаа хамт явган аялалд гарчээ. Тэд хуурай халуун бүс рүү цаашлах тусам тэсвэрлэхийн аргагүй халуун тэдэнд улам хүчтэй нөлөөлж амьсгалахт нь хүртэл хүндрэлтэй байв. Алхан бүрт халуун тэдний биед хүндээр мэдрэгдэж хөлс нь урсаж эхэлсэн ч халуун уушин алга болж байлаа. Өглөөний нар үд дунд игц дээрээс шарж Кэтлин Вэйер болон түүний хамтрагчийн хүч айжмаар сууларч шингэний дутагдалд орж тэд наршиж эхэлжээ. Ам нь хатаж амьсгалахад хүртэл хэцүү болсон ч тэд урагш алхсаар байв. Зам төгсгөлгүй мэт урт сунан үргэлжилж цөлийн хатуу ширүүн байгаль тэднийг хүрээлж байлаа. Тэр мөчөд Кэтлин Вэйерийн хамтрагч тусламж дуудах чухал шийдвэрийг гаргаж эхлэлийн цэг рүүгээ буцсан байна. Тэд тусламж ирэхийг хүлээх зур цаг бараг зогссон мэт санагдаж халуунд өнгөрөх секунд бүр мөнхийн мэт урт санагдав. Гэвч байгаль хамгаалагчид хурдан ирсэн ч харамсалтайнд хэтэрхий оройтсон байжээ. Кэтлин Вэйерийн хөдөлгөөнгүй бие чулуурхаг газар хэвтэж байсан бөгөөд тэр хатуу ширүүн байгалийн нөхцөлд амь насаа алдсан эмгэнэлт хохирогч болсон байна. Кэтлиний гэр бүл танилуд нь түүний гинтийн үхлийн тухай мэдээ тархах үед нэг чухал асуултыг өөрсдөө тавьсан байна. Ийм хүчтэй халуун байгааг анхааруулсан сэрэмжлүүлэг байсан ч тэд яагаад буцалгүй цааш явсан бэ? Кэтлин Вэйерийн эмгэнэлт хувь тавилан ганцхан түүнд тохиолдсон зүйл биш байв. 2016 онд тус цэцэрлэгт хүрээлэнд 4 хүн хит халуунаас болж амь насаа алдсан бөгөөд энэ бүсийн зэлүүд байгаль ямар ч өршөөлгүйг харуулсан юм. Дин Поттер болон Грэм Хант нар 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр мод бот цэвэрлэх ажлаа хийж дуусгасны дараа оройн нь Yosemite-ийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн лөө хөдөлжээ. Тэд Taft Point дээрээс үсрэлт хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь ойролцоогоор 2286 метрийн өндөр хатан цохоо юм байна. Энэ газар Yosemite-ийн алдартай үзмжийг харуулдаг цэгүүдийн нэг юм. Энэ хоёр хүн бол жирийн адал явдал хайгчид биш байсан. Тэд base jumper байсан бөгөөд wingsuit буюу далавчид хувцас өмсөн өндөр хаднаас үсэрдэг мэргэжлийн хүмүүс байв. Дин Поттер 46 настайдаа дэлхийн хамгийн туршлагатай base jumper-уудын нэг байсан бол Грэм Хант бол түүний шав байсан. Base jump хийхийг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хоригдсон үйл ажиллагаа бөгөөд тэд ихэвчлэн үүрч яах эсвэл нар жаргах үед хулгайгаар үсрэлт хийдэг байсан байна. Тэд тэр орой Дин Поттерийн удаан хугацааны хамтрагч гэгддэг байсан Жин Рэп гэх эмэгтэйтэй хамт явсан бөгөөд тэр нь ажиглагч зурагчин хийх үүрэгтэй байсан байна. Оройн 19 цаг 25 минутын үед хоёр ир wingsuit-ийн өмсгөлөө өмсөөд өндрөөс үсрэхэд бэлэн болжээ. Салхи баг зэрэг нэмэгдсэн ч тэд үүнийг аюултай гэж үзсэнгүй.
Учир нь өмнө нь олон удаа ийм үсрэлт хийж байсан туршлагатай байсан юм. Тэд агаарт хөрж хөндий рүү нисхийн тулд нэг уулын ирмэгийг давах ёстой байсан бөгөөд тэр хэсэг нь Lost Brother гэж нэрлэгддэг хадны шугамтай байв. Энэ нь V хэлбэрийн хонхор бүхий хоёр тамирчны сайн мэддэг газар байлаа. Грэм Хант хоёр хавцлын дундуур ниссэн бол Дин Поттер харин уулын оройн зүүн талыг барин ниссэн байна. Дин Поттер төрүүлж үсрэн Грэм Хант түүний араас үсэрчээ. Жен Грейп тэдний зургийг дарж байсан ч удалгүй хоёр ир харагдхаа болж холын холд нисч байгаа нь гинэт харагдсан байна. Грэм Хант эхэндээ Дин Поттерын урдуур гарсан ч удалгүй тэдний байрлал солигджээ. Хантын wingsuit нь богино нислэгт зориулагдсан байсан бол Дин Поттерих урт нислэгт тохирсон байв. Дин Поттер нь ур чадвараа байнга сайжруулахыг зорддог байсан бөгөөд Канада улсад хүртэл шүхэргүйгээр газардаж болох шин техник дээр ажиллаж байсан. Тэр мөн бейс жампинг хийхийг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хуульчлах ёстой гэж үздэг байв. Гэвч тэр орой бүх зүйл буруугаар эргэв. Жен Грейп зураг авч байх үед Грэм Хант зүүн тишээгээ хазааж дараа нь буцаад баруун тишээ чиглэлээ өөрчилсөн байна. Харин Дин Поттер хавцал руу чиглэн нисжээ. Тэд хавцал руу орсон мөчөөс хараанаас гарсан байна. Тэгээд нэгэн чимээ, дараа нь бүдэг хоёр дахь чимээ гарчээ. Жен Грейп хамгийн муу зүйл тохиолдсон байж магадгүй гэдгийг төсөөлөхөөс ч айж байв. Тэр тэднээс дохио хүлээсэн боловч дохио ирсэнгүй. Дараа нь тэр цэцэрлэгт хүрээлэнгээс гарч Грэм Хантын найз бүсгүй болох Ребекатай уулзсан бөгөөд тэр нөхцөл байдлыг мэдээд ихэд түгшжээ. Хоёр эмэгтэй цэцэрлэгт хүрээлэнгийн аврах албаны даргатай холбогдсон байна. Хэрэв тэд амьд үлдсэн бол цаг маш бага байв. Хайлтын баг олон цагийн турш хайсан ч үр дүнд хүрээгүй. Харин маргааш өглөө нь буюу 5 дугаар сарын 17-нд Калифорни мужийн нисдэг тэрэг оролцсноор хайлт эрчимтэй явагдсан байна. Тэд Жен Грейпийн авсан зургуудыг ашиглан осол болсон байж болзошгүй байршлыг тогтоосон. Дараа нь хоёр аврагчийг нисдэг тэргээр доош буулгажээ. Дин Поттер болон Грэм Хант нар аль хэдийн нас барсан байв. Тэд цогцсуудыг олдсон газар болох Taft Point дээр дурсгал босгосон байна. Дурсгалд өд шар аригны лааз төвдийн залбирлын туг Поттерийн зураг зэргийг байрлуулсан байна. Осын шалтгаан одоо хүртэл тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд янз бүрийн таамаг байдаг. Зарим нь Поттер Грэм Хантын осолдохыг харж анхаарлаа сарниулсан гэж үздэг бол зарим нь Грэм Хантын хөдөлгөөн агаарт урсгал үүсгэж Поттерт нөлөөлсөн гэж тайлбарладаг байна. Дин Поттер ослын үед толгой дээрээ камер зүүсэн байсан ч камер нь хүчтэй зохилтод маш ихээр гэмтсэн тул бичлэгт яг юу болсон талаар олж мэдэх боломжгүй болсон юм. Эл Капитан буюу ахлагч гэж нэрлэгддэг энэ газар нь Йосемитийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн алдартай байгалийн цогцлбор газруудын нэг юм. Энэ газар нь 914 метрийн өндөртөө босоо хад чулуун тогтцтой юм. Зарим хүмүүсийн хувьд Эл Капитан бол байгалийн гайхамшигт бүтээл. Заримд нь зүгээр л том хад мэт харагдана. Харин тусгай нэг бүлэг хүмүүс байдаг бөгөөд тэдний хувьд энэ газар нь амьдралын хэв маяг, сэтгэлээ сэргээдэг орон зай болдог юм. Калифорни мужаас гаралтай 42 настай Тим Клейн болон Колорадогоос гаралтай 45 настай Джейсон Вэлс нар энэ тусгай бүлэгт багтдаг байжээ. Тэд маш туршлагатай хаданд авирагчид байсан бөгөөд олон тооны ориглуудыг эзэлж байв. Джейсон Вэлс нь Эл Капитаныг өөрийн ид шидийн чулуу гэж нэрлэдэг байсан байна. 2018 оны 6 дугаар сарын 2-ны өглөө эрт Тим Клейн болон Джейсон Вэлс нар хамгийн дуртай зүйлээ хийхээр явсан байна. Тэд Эл Капитаны Free Blast гэх хэсгээр хурдтай авиралтаар дээш авирсаар байв. Тэдний зорилго тодорхой байсан. Нэг өдрийн дотор оргилд хүрэх. Энэ нь тэдний анхны оролдлого биш байсан. Тим Клейн болон Джейсон Вэлс нар Эл Капитанд хамт ойролцоогоор 70 удаа авиралтыг хийж байсан бөгөөд нийтдээ бараг 200 удаагийн авиралт хийсэн туршлагатай хаданд авирагчид байсан юм. Авиралтын ертөнцид тэд бараг домог болсон төвшний авирагчид гэж тооцогддог байсан бөгөөд үргэлж инээмсэглсэн эерэг хандлагатай хурдан бөгөөд аюулгүй авиралтыг хийж чаддаг. Олон жил хамт авирсан дотны найзууд байсан тул нэг ууланд олон удаа давтан авирах чадвартай байжээ. Энэ удаа тэдэнтэй хамт 3 дахь авирагч болох Кевин Принс гэх хүн явж байсан.
Эл Капитан дээр тухайн өдөр ердийнх шиг завгүй бямб гариг үргэлжилж байв. Бусад хид хідэн авиралтын багууд тэдний өмнө болон хойно зэрэг авиралтуудыг хийж байсан байна. Тэд дээш өксөж явахдаа Jordan Cannon болон түүний багтаа таарсан байна. Тэд хурдан хөдөлж байсан тул Cannon тэднийг ажиглаад л өнгөрчээ. Cannon-д харагснаар Jason Wells болон Tim Klein-аар нэг олсоор холбогдсон зэрэг авирч байв. Харин Kevin Prince тусдаа олсоор Klein-ий бэглэсэн цэгүүдийг ашиглан ганцаараа авирч байсан харагджээ. Тэд short fixing гэх аргыг хэрэглэж маш хурдтай авирж байсан байна. Jason Wells болон Tim Klein-аар Эл Капитаны 9 эсвэл 10 дахь хэсэг буюу дунд зэргийн хүндрэлийн хэсэгт хүрж Mammoth Terrace-д ойртсоор байв. Ойролцоогоор өглөөний 8 цаг 15 минутанд Jordan Canyon дээрээс чимээ гарахыг сонссон байна. Дээш харахад тэд Jason Wells-ийг унаж байгааг харжээ. Тэр ойролцоогоор 59 м унаад түр зогссон ч дараа нь дахин унаж хүчтэй хад мөргсөн байна. Тэгтэл удалгүй араас нь Tim Klein-ий орилох дуу сонсогджээ. Тэр ч мөн унсан бөгөөд олсон хадны ирмэгт түр тэглэн хоёр хүнийг маш богино хугацаанд агаарт тогтоосон ч удалгүй олсон даалгүй тасарч тэд доош унсан байна. Tim Klein болон Jason Wells нар ойролцоогоор 305 м-ийн өндрөөс газар унаж амь насаа алджээ. Олсны шалтгааныг албан ёсоор тогтоох боломжгүй байсан. Jordan Cannon-ы хэлснээр олс Tim Klein-ий зангилааны дээр хэд хэдэн метрийн зайд тасарсан байсан тул яг юу болсныг тодорхойлох боломжгүй гэжээ. Ингэснээр энэ ослон Yosemite-ийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн дах нэг тайлагдшгүй уулын эмгэнэл тохиолдол болж үлдсэн юм. Tim Klein нь Palmdale ахлах сургуульд багшилдаг. Оны шилдэг багшаар 2 удаа шалгарч байсан нэр хүндтэй хүн байсан бөгөөд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байжээ. Jason Wells нь хөрөнгө оруулалтын менежер хийдэг байсан бөгөөд хаданд авиралтанд маш их дуртай нэгэн байсан гэж дурсагддаг. Gary Falk нь эхнэр болон 2 бага насны хүүхдтэйгээ амьдардаг байсан бөгөөд Exam уулын хөтөж үйлчилгээнд ажилладаг байжээ. Энэ байгууллага нь Grand Teton оргил руу авиралтын аялал зохион байгуулдаг бөгөөд Gary Falk энэ ажилдаа 12 жилийн турш өөрийгөө зориулсан туршлагатай хөтөж байсан юм. Тэр зуны улирал, Jackson Hole-д, өвлийн улиралд, Colorado мужийн баруун хэсгийн San Juan Mountains-д ажиллан мөн Mountain Trip нэртэй өөр байгууллагад хагас цагаар хөтөж хийдэг байсан байна. 2016 оны 7 дугаар сарын 23-нд Gary Falk City Kids нэртэй хөтөлбөрийн сурагчдын бүлгийг дагуулan Grand Teton оргил руу авиралт хийжээ. Тэд өксөх үед ямар ч асуудалгүйгээр оргилд хүрсэн боловч буух үед асуудал гарсан байна. Бүгд олсоор доош буухтаа үрэлтийн хамгаалалтын төхөөрөмж ашиглах ёстой байсан. Гэвч Gary Falk гинтийн зохион байгуулалтын өөрчлөлтийн улмаас өөрт нь зориулсан ATC төхөөрөмжгүй байсныг анзаарсан байна. Тэр компаниас тусламж хүсхийн оронд өөрөө шийтгэхээр оролдож мултарсан ATC төхөөрөмжийг олсоор татан авах гэж оролдсон бөгөөд энэ үед төхөөрөмж болон олс нь хадны завсар гацжээ. Gary Falk асуудлыг өөрөө шийдэх гэж оролдохдоо гацсан олс төхөөрөмжийг хөдөлгөх гэж дахин оролцсон бөгөөд энэ үед харамсалтай нь тэр 732 м-ийн өндрөөс шов хадан дээрээс унаж амиа алдсан байна. Grand Teton үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн аврах 90 хайх баг болон байгаль хамгаалагчид нисдэг тэргээр ослын газрыг шалгаж 2 хамгаалагч доош бууж нөхцөл байдлыг тогтоожээ. Аврагчдыг ирэх үед Gary Falk аль хэдийн нас барсан байсан тул эмнэлгийн тусламж шаардлагагүй гэж үзсэн байна. Дараа нь түүний цогцыг нисдэг тэрэгний урт таталгаар гаргаж авсан бөгөөд хамт явсан аялагчдыг өөр нэгэн хөтөж доош аюулгүй буулгажээ. Судалгаагаар Gary Falk өөрийгөө хадан тогтоох үед ашиглаж байсан хамгаалалтын олсоо буруу угсралтаар хэрэгэлсэн бөгөөд буруу зангилагаар зангидсан гогцоо тайлагдсан байж болзошгүй гэж үзсэн байна. Хамгаалагчид түүний бэхлэгийг шалгахад олс нь холбогч бөгжинд бэхлэгдсэн байсан ч 2 үзүүр нь хоорондоо зангилаагаар холбоогүй байсан тогтогджээ. Wyoming дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын байгууллага энэ ослын дараа Exam уулын хөтөч аюулгүй ажиллагаанд албан ёсны мөрдөн шалгалтыг эхлүүлсэн байна. Хэдийгээр хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын байгууллага нь Gary Falk-ийн үгэлд компанийг шууд буруутай гэж үзээгүй. Учир нь тэр өөрийн хувийн хамгаалалтын хэрэгслийг ашиглаж байсан байна. Гэвч тэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрм зөрчигдсөн байсныг тогтоосон. Тодорхойлбол хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын байгууллага нь Exam уулын хөтчүүдийг дараах зөрчлүүдээр буруутгасан байна.
Ажилтнуудын буюу хөтчдийн ашиглаж буй хамгаалалтын тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал болон зөв засвар арчилгааг хийгээгүй. Мөн анхны тусламж үзүүлэх үед цусаар дамжих халдварын эрсдлийг бууруулах зорилготой бичгэн төлөвлөгөө боловсруулж мөрдөөгүй. Эдгээр зөрчлийн үр дүнд $7,350 торгуулийг ноогдуулан мөн дээрх аюулгүй ажиллагааны шаардлагуудыг заавал биелүүлэхийг үүрэг болгосон байна. Гэри Фолкийн оршуулгыг түүний албан ёсоор нас барсныг шүүх шинжээч баталгаажуулснаас хойш хэд хоногийн дараа хийжээ. Хожим нь түүний эхнэр болон хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор GoFundMe хандивын аян эхлүүлсэн бөгөөд нийтдээ $200,000 цугларч тэдэнд хандивлсан байна.